Автоэллийн зөвлөгөө дугаар 3. Газар асуухтай дээрэмгүй хандвал илүү хол зам туулна. Зарим аслагдмал сум орон нутгийн малчид маань засмал зам тавиулах сонирхолгүй байгаа нь машинтай хүмүүсийн хөлд талхилуулахаас сэргийлж байгаа бас нэг талын зөв бодол юм шиг. Нодныхон тавиулсан засмал замаараа өнгөрөөл сайрхаал байсан хажуугийн сумын айхтар хөвгчүүл маань одоо харин чимээгүй болцоос. Замд байгаа дээрх олон машинтай хүмүүс маань талаар нэг дураараа давхилдаад хаасайгүй отог үүсгээд голд загас ураад үхэр мал үргээгээд тав тухтай амьдралд нь ярьчигтай байгаад байгаа нь нөлөөлөл байлгүй дээ. Нутгийн хөгдөөс нэг сайхан байгальтай газар очихгүй бол зам асуух юм бол шавар ихтэй зам хаагдсан байгаа уу? Ийшээ зүйлээ тэрэггүй гэсэн нэг иймэрхүү л үг сонсох болсон. Автоэлэгч нартай бусдаас зам асууж царай ажиллахгүй. За тэгээд төөрч бодлохгүй. Итгэлтэй урагшлахад найдвартай туслагч бол GPS систем юм шүү дээ. GPS буюу Global Positioning System-ийн үндсэн зорилго болон яаж ажилладаг талаар тавьж хэлье. Ер нь бол хаа хүрхээ мэдэхгүйгээс биш. Хаан зогсож байгаагаа мэдэхгүйгээс болж л төөрдөг юм шүү дээ. Дэлхийг тойроор эргэлдэх 20-30 хиймэл дагуул таны байршлыг тодорхойлж GPS рүү чинь мэдээлэл илгээнэ. Та тэр мэдээллээ хараад аль зүг рүү хөдлөхөө шийднэ. Ингээд л байна. Орчин үеийн GPS нь монгол хэлтэйгээс гадна жил бүр бусад аялагчдын явсан зам мэдээллээр өөрийгөө баяжуулж байдаг. Ингэхээр таны аялах зам маршрут улам л олон сайхан сонголттой болно гэсэн үг. Бие биедээ аялсан маршрутаа дамжуулагч боломжтой. Файл шидэл зайдал болно. Автоэллийн зөвлөгөө дугаар 3. Газар асуухтай дээрэмгүй хандвал илүү хол зам туулна.